За та бүхэнд орой мэндийг хүргэе. За ярилцлагын студид бас дараагийн нэг зочин ирсэн байгаа. Энэ бол нөгөө алдарт тагнуулын Цогтбаатар гэж хүн байгаа. За бидний урилгыг хүлээн авч за ингээ студид ирсэн байгаа. Донорвын Цогтбаатар нь Монгол улсын их сургууль, Оросын холбооны улсын холбооны аюулгүй байдлын албаны академи, тус академийн докторантурыг төгссөн аюулгүй байдлын албаны мэргэжилтэн 1998 оноос тагнуулын ерөнхий газарт ажилдан тасаг хэлтэс газрын дарга хүртэл албыг мэрит зарчмаар хассан бөгөөд сөрөг тагнуулын газрын даргаар 2 удаа томилогдожээ. За урилга хүлээж авсанд баярлалаа. Сайхан урьж байна уу? Сайхан таалгаа урьж байна уу? Сайхан. За та бүхэн танилцуулаа. Миний нэр Цогтбаатар. Би тагнуулын ерөнхий газар ажиллаж байгаад Монгол улсын төрийн өндөр албан тушаалтны их хэмжээний онцлог хэмжээний авилгалын талаарх өргөдлийг хуулийн харьяалын дагуу авилгатай тэмцэх газар шилжүүлээд тэрнээсээ болоод 5 жилийн ялгаар шийтгүүлсэн юм хүн байна. Төрийн өндөр албан тушаалт. Түүнд холбогдох авилгын их хэмжээний авилгын хэрэгт холбогдсон материалыг тагнуулын байгууллагт ажиллаж байхад чинь танд ирсэн юм ба шүү дээ. Танд ирснийг нь та харьяаллын дагуу авилгатай тэмцэх газар шилжүүлсэн чинь авилгатай тэмцэх газар таныг өөрөөр хэлэх юм бол төрийн өндөр албан тушаалтны төрийн нууц задруулсан гэдэг зүйл анги дээр ялгцсан гэж ойлголоо. За 2012 оны сүүлчээр бүгдэн Солонгос улсын үүтек ван гэдэг хүн өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулаад надад нэг 19 хуудас өргөдөл нэг флаш диск өгсөн. Тэр 19 хуудас өргөдөл юу дурдсан байсан гэхээр за Монгол улсын ерөнхийлөгч захаагийн хэлбэгд орж түүний тамгын газрын дараа цагаан за гадаад тэргийн сайд байсан пүрүсүрэн нар тэр үед тухайн үед бүгд Солонгос улсад Монгол улсын элчин сайдын үүргийг төр орлон гүйцэтгэжсэн Жагрийн Сүхэ гэдэг хүнээр дамжуулаад 3.7 сая долларыг залилан эхэлж аваад за 1 сая долларыг улс төрийн мөнгө буюу удахгүй бол 2013 онд болох сонгуулийн үеэр улс төрийн үйл ажиллагаанд хэрэглэнэ гэж авилгалын шинжтэйгээр нэхэж авсан ийм үйлдэл болсон байдیں۔ Тэгээ энэ талаараа тухайн үед Монгол улсын хуулийн байгууллагуудад олонтоо хандаад ямар ч үр дүн болохгүй болохоор тагнуулын ерөнхий газарт буюу надад хандаж энэ өргөдлийг гаргасан. За энэ өргөдлийг миний хувьд хүлээж аваад надад хууль дээр ямар үүрэг байсан бэ гэхээр би энэ дээр харьяалын дагуу шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхаа дагуу би авилгатай тэмцэх газар буюу түүний дэд дээр гүйцэтгэх ажилд мөрдөн байцаа үйл ажиллагаа эрхэлсэн дэд дээр Батагийн хурц, одоогийн генерал хурц энэ шилжүүлсэн. Гэтэл одоо энэ шилжүүлсэн өргөдөл шилжүүлсэн үйл явдлыг нөгөө хэд мэн уг нь хуулиар бол шалгах ёстой шүү дээ. Шалгаж энэ авилгалын хэм тэрэг үйлдэгж үгүй юу шалгах ёстой. Шалгах нь битэл энэ өргөдөл хаанаас гараад ирв? 19 суудас өргөдлийг тухайн үед Монгол улсын төрийн нууцд хамаарах нууц материал байна гэсэн ийм бүтээлийг явуулаад тэг улмаар энэ нууц материалыг намайг авилгатай тэмцэх газар задруулсан гэсэн нэрээр надад 5 жилийн яллаа оноосон. За хоёлаа хэргүй нэг жоохон тодорхой болгоод яриад явъя. Тэр Солонгос үүтек ван. За энэ хүн ямар зорилготой Монгол улсад орж ирсэн? Юу хийж ирсэн? Яагаад тэр хүнтэй холбогдсон? Яагаад тэр 3.7 сая Америк долларыг өгчихсэн? Тэр нь яагаад залилуулсан болсон гэдгийг одоо юу ярьж болох вэ? Энэ үүтек ван гэдэг Солонгос энэ Монгол улсад энэ утгаатай тэмцэх агаарын бохирдолтой тэмцэх ажлын чиглэлээр ийм сайн санааны тусламж үзүүлсэн юм байна. Тэг ингээд тодорхой бизнес хийх юм сонирхолтой ингээд Монгол улсад ажиллаж амьдарч байсан ийм хүн болтой юм. Би энэ өргөдлийг бол үнэн хотлыг нь бол одоо тэр үедээ мэдэхгүй шүү дээ. Авсан аваагүй мэдэхгүй. Миний үүрэг бол тэр өргөдлийг хуулийн харьяалын дагуу шалгах ёстой байгууллагад нь хөрвүүлэх ёстой. Тэр үргээл биелүүлсэн. За тэг үүтек ван гэж хүн ингээд үйл ажиллагаа явуулж байхад тэр түүний нөхөр Үүжим гэдэг тим Солонгос байсан ба. Тэр Сүхэг таньдаг. Тэр Жагрийн Сүхэг таньдаг. Одоо тэр элчин сайдын төр орж ирсэн. За. Тэр Сүхэг таньдаг болохоор тэр их үүтек ваныг тэр ерөнхийлөгчийн тамгын газрын дараа цагаан. За гадаад тэргийн сайд пүрүсүрэн нартай уулзуулсан гэж ярьдیں۔ 수혜와 사과는 우리 한국의 서울에 있는 내 사무실에 찾아왔다. 그때 나 사관이라는 사람 처음 봤고 또 사관이 그때 대통령 수석 고문이라고 내가 그 문서만 봤지 그 사람이 내 사무실에 찾아올 줄을 몰랐는데 내 사무실을 찾아왔다. 우리가 정치 자금을 준 것이 아니라 나는 처음에 100만 불의 이 광산을 줄 테니 정부에서 대통령이 돈이 없다고 지금 선거 때고 뭐 이렇다고 광산을 주는 조건으로 100만 불 정치 자금을 내라고 하더라. 그런데 나는
100만 불을 국민들에게 지금 무상 지원을 하는데 무슨 또 100만 불을 정치 자금을 내냐고. 응? 그렇게 된 거다. За Монголын талаас юу гэж ярьсан бэ гэхээр за бид Германы Siemens компани сонирхоод 10 сая долларын үнэлгээтэй алтны лицензийг танд өгье. 5 сая доллараар та хөнгөлөлтөө үнээр худалдаж аваа. За энэ бол Монголын ард түмний төлөө гаргасан сэтгэлийн чинь хариу бэлэг юм аа гэж хэлээд тэр тухайн ордынхаа танилцуулгыг уулуурхай ам дээр авчиж хийлгсэн байна. Тинчэн урт насан гэдэг гавьяат геологч гэж байгаа. За хуульч болд гэдэг ингээд нэр бүхий хүмүүс байдгийн тэр өргөдөлтөнд би одоо бас зарим санахгүй байна. За энэ хүмүүсийн оролцоотойгоор тэнцэн презентацийн үзүүлж танилцуулга хийсэн байна. За энэ ийм зэрэглэлийн ийм орд гэдэг. Ордын эзэн Эрдэнэ бүлэг гэж хүн гарч ирсэн. Тэр Эрдэнэ бүлэг гэж хүнтэй бас танилцуулга. За энэ Эрдэнэ бүлэг гэж хүн дээр байгаа энэ лицензийг таны нэр дээр шилжүүлнэ. Монголын ард түмний бэлэг шүү гэж бүгд ойлгуулад. За ингээд презентацийн хийгээд танилцуулга хийсний дараа энэ хүн маань яасан гэхээр Бүднээс Солонгос улсын геологийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байт юм байна. Тэр компанитайгаа хамтраад Монгол улсад уулуурхайн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж гэнэ гэж ойлгоод Монгол ирээд хайгуулын үйл ажиллагаа явуулсан байна. За ингэж явуулахаас өмнө 3.7 сая долларыг бэлнээр тэр жагирийн сүхэд өгөөд за тэрнээс гадна тэр эдийн ихэдсэн улс төрийн мөнгө 2013 оны сонгуул зарцуулагдана гэсэн тэр ерөнхийлөгчийн сонгуулах гэдэг тийм. Тий, одоо элбэгдэр ерөнхийлөгчөд өгнө гэж авч байгаа шүү дээ. За тэр нүргсэн. Нийт 1 сая доллар нэгснэг нь бэлэн мөнгө байхгүй байна гэдэг 750 мянган доллар бэлнээр өгсөн байна. Бусад 3.7 сая долларыг мөн бэлнээр шилж Монгол улс руу шилжүүлсэн байна. Тэр Эрдэнэлийн нэр дээр. За ингэчээд Монгол улсад нөгөө геологийн агентлагтайгаа цуг ирээд өрөм тавиад үтсэн чинь нэг ч грамм алт гарахгүй. Нөгөө яриа хэлцэл Монголын ард түмний урамшуулт бэлэг байхгүй болоод ингээд их эдрэтэ байдал үүссэн. 500만 불에 5 сая доллар. 이미 광산이 다 돼 있기 때문에 금도 나오고 다 돼 있기 때문에 거기 몇 천만 불짜리래. 그거를 에게 싸게 500만 불에 주겠다고 해서 탐사를 했다는 서류 자체가 다 위조를 해서 남의 거를 위조를 해갖고 한 번도 탐사를 안 했는데 탐사를 했다고 나와 있는 그 서류들이 다 가짜였다. 그거는 자기네들이 인정을 했다. 그런데 그 광산을 앞에 가지고 있던 소유자를 우리가 찾아봤다, 물어봤다. 그런데 그 앞에 그 팔았던 광산 소유자는 그 전에 불과 4,000불에 이거를 광산을 팔았다고 한다, 넘겼다고 한다. 금이 없어서. 그런데 이종무의 말에 따르면 이 정치 자금에 그 당시 필요했던 정치 자금에 그때 중선거도 있고 연장의 목표는 3천만 불이었고 우리 쪽에 가져가는 게 그런데 내가 500만 불. 그다음에 지금 2,500만 불을 또 다른 피해자에게 2,500만 불을 여자 피해자에게 2,500만 불을 사기쳐서 받기 전에 이 사건이 체포돼 가지고 미수가 됐다. 이 사건이 왜 이렇게 됐냐면 여기에 그 당시에 조사를 했던 검찰, 그 다음에 그 당시에 사기를 쳤던 광산주, 이런 일당 부류들이 옛날에 사건이 이미 다 종결이 되니까 다시는 이 사건이 다시 시작이 못 된다 생각을 하고 외국인을 상대로 옛날에 500만 불 사기를 치기로 했는데 300만 불밖에 안 받았으니 200만 불을 다시 주시오 하고 그 소송을 했다는 얘기인데 옛날에 이 몽골 검찰청 지금 그 보안 자료라고 아주 국가 기밀이라는 자료는 다 들어가가 있다. 그건 사실 국가 기밀도 아니다 이제. Зөв. Тэр Солонгосын хохирлоо гэдэг тэр олон жил явсан л да энэ хэрэг нь бол ингээл өдөр тутмын хэвлэлүүдээр бичигдээл телевиз радиогоор гараад ингээл яваад идэгсэн. Энэ асуудлаа шалгуулах гээд хуулийн байгууллагууд удаадараа хандсан байна. За. Удаадараа хандахаар жишээ нь улсын мөрдөн байцаа газар хандмагдсан тэрэд залилангийн гэмтэргийн зүйл ингээд шалгаад нэлийн амжилттай явж яснаа нийслэлийн прокурорын газараас энэ бол бизнесийн эрсдэл байсан байна. Наадгүй ингэж хайгуулын лиценз авахтай бизнесийн эрсдэл байхгүй өөрөө үүрэх ёстой гэсэн утгаар хэргийг хаагаад ингээ ерөөсөө явж өгөхгүй ингээ байжсан. Тэгээд энэ хэрэгчин авилгын хэрэгчийг яаж яваад тань дээр одоо тагнуулын байгууллагад хэрэгжчихдэг юм бэ? Энэ нөгөө хүмүүс энийг үгээр хэлэх юм бол зөвхөрөнгөө барахгүй юу та. Тэр хүмүүс яаж ийм гэхээр улсын мөрдөн байцаа газар хандаад. За авилгатай тэмцэх газар хандаад энэ баахан байгууллагт хандсан гэж надад хэлж байгаа. Тэгээ бүр болохгүй болохоор шудраг хуулийн дагуу явж магадгүй ганц байгууллага үлдлээ бидний хувьд.
Гээд надад хандсан нь би яг хууль харж байгаад хуулийн дагуу авилгатай тэмцээгээс шилжүүлчихгүй. Ийм л явдал болсон. 그렇게 할 수 있는 사람은 대통령밖에 없지 않을까? 그러니까. 자기 이름이 거론돼 있었고, 그리고 이 148 중재 148-4. 148-4라는 중재의 권력이 있었는데 한 사람도 다치는 사람 없이 이 사건을 덮을 수 있는 사람은 이 몽골에서 대통령밖에 더 있습니까? Тэгэхээр та аваад энэ манай шалгах хэрэг биш байна. Авилгатай тэмцэх газрын шалгах хэрэг байна гэдээ өгөхөөр өгсөн үргэлжлэлийг чинь шалгах нь битгийг л хүлээж авсан хүн нь одоо тэр хурцс гэдэг хүн чинь аваад үгүй ерөнхийлөгчөө элбэгдэрж ерөнхийлөгчөө энэ таны ийм хэрэг чинь одоо ингээд манай тэр хүрээдэрлээ таныг бүр баллах гэдэг ингээд ингээд очиж юм. Одоо юм тавчгаа ойлгоход. Одоо тийм л болж таны яг хэлдэг үнэ. Тэр уг нь хуулийн дагуу бол харьяалаар авилгатай тэмцэх газрын нэн дээр шалгах ажиллагаа эхлэх ёстой. Гэтэл яасан бэ гэхээр яг энэ өргөдлийн талаар ярьсан мэдсэн хүн болгоныг мөрдөн мөшгөж эхэлсэн. За эхлээд хамгийн түрүү над дээр эрүүг үүсгүүлж байгаа. За энэ тагнуулын нууц мэдээллийг авчираад бидэнд өгчлөө, биднээс задруулчлаа гэд. За тэгмэгцэн би хүсэлт гаргаад төрийн нууц хамаарах хэсэг талаар шинжээч томилуулж байгаа. За шинжээч тэрийг төрийн нууцаар мэрэгчсэн тэр тагнуулын газрын ажилтнууд шинжээчээр ажиллаад юу гэж гаргасан бэ гэхээр энэ 19 хуудас өргөдөл нөгөө флаш дискн дээр нь юу байсан бэ гэхээр нөгөө солонгос өөрийнхөө Монголд явуулж ирсэн нөгөө шал тарааж ирсэн юмнуудаа бичлэгийг бүгдийг хийцэн тийм гээ харах юм бол хүмүүс нөө шал тараасанд нь баярлсан гэд талархсан тийм л бичлэг байгаа. Энэ хоёр зүйл дээр байгаа бүх мэдээлэл агуулгын хувьд Монгол улсын төрийн бол албан нууцын тухай хуульд хамаарах нэг ч зүйл байхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргачихж байгаа. Ингээд миний хувьд хуулиар заасан үргээд биелүүлж байгаа байхгүй. Яг тэгвэл бас ерөнхийдөө бүх байгууллагууд ингээд заавал та бүхэн сайн мэдж байгаа. Хуулиар харьяалах хэрэгтэй шүү дээ. Тагнуул бол тагнуулахаа эргийг шалгана. Авилгатай тэмцэх газар өөрийнхөө эргийг шалгана. Тэгээд ингээд авилгатай тэмцэх газар огт өөрийнхөө үргийг биелүүлэхгүй эсвүүлдэл гаргаад харин тэр асуудлыг одоогоор бол шүүгүүлүүлээс намайг намнах үйл ажиллагаа эхэлж байгаа байхгүй. Ерөн зүгээр Монгол төрийн тэргүүн, Монгол улсын ерөнхийлөгч асан хүн тий Монгол улсын ерөнхийлөгч тухайн үеийн төрийн тэргүүн авилга албан тушаалын ийм хэрэгт холбогдсон байхын хууль хяналтын байгууллага шалгах нүүрээ төрийн нууцт хамаарах ийм зохицуулт байдгүй үстэй. Энэ нууцын зэрэглэлт чинь юу хамаарах вэ гэдэг жагсаалт байдаг штэ. Үүн дотор төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол үүнийг нуунаа гэсэн нэг үсэг одоо миний бодлоор бол байдгүй санагдаж байгаа. Тэгэхээр шинжээч бол энэ нууц задруулаагүй байна гэд тогтоогоод өгж байгаад та юун дээр ялавцсан? Би уг нь авилгатай тэмцэх газрыг авилгын эсрэг хуулийн дагуу шилжүүлж байгаа шүү дээ. Монгол улсын авилгатай тэмцэх хуулинд авилгын эсрэг хуулинд ийм заалт байгаа 8.1 баха. Аливаа төрийн албан хаагч өөрийн ажил үүргээ биелүүлж явах явцдаа мэдсэн авилгалын талаарх мэдээллийг нэн дээр мэдээлэх үүрэгтэй байхгүй юу? Шилжүүлэгч биш над шиг шилжүүлж өгөх мэдээлж явах үүрэгтэй. Энэ авилгын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх тийм утга агуулгатай. 8.2 дээр нь болохоор ингэж шилжүүлэхгүй бол тань сахилгын арга хэмжээ аваа биш үү? Хоёрдугаар утга нь ингэж шилжүүлэхэд тэр төрийн нууц ч хувь хүний ч байгууллагын нууц тэр хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн юм тодорхой заасан. Одоогийн шүүлүүлэх тухай хуулийг тухайн үед хуульчилсан энэ олон улсын Монгол улсын нэгдүгээр Орос олон улсын конвенцуудыг дэмжсэн ийм заалттай байхгүй. Би энэ үргээл биелүүлээд өгсөн. Хоёрдугаар таны хэлдэг яг зүйтэй. Юу вэ гэхээр олон улсын чихэр Монгол улсын төрийн нууцын тухай хууль тогтоомж яг л тийм. Тэр жагсаалтанд байгаад хэдхэн зөөн тооны эмчний айлг байдалд хамаатай ч юм уу тагнуул гүйцэтгэж толботой. Тэр жагсаалтанд байгаа зүйлсэл төрийн нууц. Тэрнээс босод тэнд хамаарахгүй аль юмыг нууцлах хэрэгтэй юм бэ. За энэ хэргийг би энэ дэлгэмд бас дахиад хэлчихье. Энэ хэргийг шалгахдаа туйлын одоо хуулиас гадуур хандж байгаа юм гээд. Яг бол төрийн нууцаас нууцд ямар ч хамаарахгүй зүйлийг төрийн нууцын ямар ч мэдлэггүй хүний мэдүүлгийг буруутгах нотлогоор болгож байгаа. Тухайн үед одоо тагнуул ерөнхий газарт одоо онц өндөр хэмжээний тийм албан тушаал ашиглаж байсан нэг дарга ямар мэдээлэл өгж яах гэхээр за энэ төрийн 3 өндөрлөг буюу улсын хурлын тендер та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ерхий сайд энэ 3-ын болон тэдгээрийн гэр бүлийн талаарх мэдээлэл төрийн онц чухал маш нууцаа гэж ийм хуулиас гадуур юм ярьж байгаа. Тэгвэл одоо сэтгүүлч та бүхэн одоо тийм машины дугаар, тийм хүний дугаар гэдэг ингээд тийм хүний талаарх тэр 3-ын талаарх мэдээлэл бичвэл бүгд төрийн нууц задруулсан болох нь шүү дээ. Тийм байх тий. Ингэж хавтгааруулж ойлгодог тэр хуулийн мэдлэггүй байдлаа гэрчийн мэдүүлэг дээр хуулийн дагуу мэдүүлэл өгдөг тэрийн шүүх ял оноогтон буруутгах баримт болгож ашигладаг ийм замбрааг юм болж байгаа байхгүй. Ялтан боллоо. За шүүх хуралд ямар сэтгэл зүйтэй орсон ер нь өөртөө энэ ч хүн итгэн үстэй. Та яагаад өөрөө би хонглын бас нэг хохирогчийн нэг нь мөн гэж
тодорхойлоод байгаа юм. Яагаад энэ үйл явцыг үнэхээр би хөнгөлдүүлчлээ гэж хэлээд байгаа юм. Энийн шалтгаан тэр одоо тануулын газрын дараа авилгатай тэмцэх газрын дэд дараа ажиллажсэн Батагийн хурц гэж хүний хувийн өс сонзонтой холбоотой байхгүй. Хоёрын оронд ямар хувийн өс сонзон? За энэ ямар учиртай юм болсон бэ гэхээр 2005 онд би Батын хурцтай цуг тануулын газарт ажиллаж байсан. Тэр үед Эдвигдор Жирхий сайд болоод бэлэгтийг тануулын газрын дараа томилоод тэр үед жирийн ажилтан байсан хурцыг шууд хилцээний дарга газрын орлогчоор томилоод за манай сөрөг тануулын газрын дараагаар томилоод бид орон хилцээний дараагаар ажиллаж байсан. За энэ үед ямар үйл ажиллагаа явуулжсэн бэ гэхээр та бүхэн мэдж байгаа гайлын ерөнхий газрын дарга байсан Баатар гэж хүн толбогдох гайлын Баатарын хэрэг гэж. За тануулын газар шалгаж байсан. За энэ хэргийн хүрээнд Говьалтай аймгийн Бургастай бомбын гайлын улсын байцаагч Амгаланбаатар гэдэг хүн 20 тонн нөлөө улсын Бургастай бомбоор хилдэг хууль ёсоор давуулсан хэрэгтэй шалгагдаж байсан. За ингэ шалгаж явах хугацаанд энэ өөрийнхөө эргийг аргалуулахын тулд энэ хурцад 50 сая төгрөгийн хэл ахуул өгсөн байхгүй. 2005 оны 50 сая төгрөг ярьж байна. 2005 он 50 сая төгрөг. За энэний тухайн үед миний удирдлагын доор ажиллаж байсан хүнээр гараад ахуулсан байдаг. Гадаа машин тэр Амгаланбаатарын явуулсан байгаа тэрнээс авгээд. За ингээд 50 сая төгрөгийн авилгын гэмтэрийг үлдэгдчихлээ. За тэгээд энэ хэрийг бид шалгаж агаад прокурор руу Баатар толбогдох хэрийг шалгаж агаад хэрийг прокурор руу шилжих үед нь би хурцад удаа дараа шаардлага тавьж байгаа байхгүй. Нөгөө 50 сая төгрөг яасан бэ? Тэрийн тийш өгөөч. Тэгэхгүй бол наач авилгын гэмт хэрэгээ. За та өөрөө бол хариуцах нь хариуцт юм бол тэр ажилтныг яагаад ингээд гэмт хэргийн нөхцөл байдал ингээд гэмт хэрэг толбогдуулчих чаам бэ гэдэг удаа дараа шаардлага тавиад ингээд хоорондоо ингээд нэг жоохон үйл ойлголцол үүсч эхэлсэн юм. Одоо өөртөө авах мөнгөө зүгээр нэг албаа хаагчаар авахгүй юм байна шүү дээ тийм үү? Авахгүй тийм. Жагаад нөгөө хэрэгч прокурор руу шилжлээ 50 сая төгрөгч одоо эдмөрийн баримтаар явсангүй яг авилгалын гэмтрийн үйлдэл болоод өөр аваад үлдчихэж байхгүй юу. За засгийн газар солигдоод тануулын ерөнхий газрын дарганаар солигдсон. За солигдмогцоо энэ асуудлыг дотоод аюулгүй байдлын албаараа шалгуулад улмаар тухайн авилгатай тэмцэх газар шалгуулаад эрүүгээр үүсээд хурц 50 сая төгрөгийн авилгал авсан хэрэгтэй. Одоо тухайн үеийн сэжигтнэр татагтаад ингэ шалгагдаж байсан. За ингэж байж байгаа 2006 он болсон. 2006 онд их Монгол улс байгуулагдсан 800 жилийн яваар өршөөл гарсан. Энэ өршөөлд энэ хурц гэдэг хүн авилгатай тэмцэх газар шалгаж ирсэн мөрдөн байцаалтын хэрэг дээрээ авилгал авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өршөөлийн хуульд хамрагдаж ингээд суулгагдсан ийм үйл явдал болж байсан. 2005 оноос тэгээд та хамт ажиллаж байгаад яг энэ хэрэгээс болоод ингээд тодорхой хугацаанд салаа явж байгаа шүү дээ. Та тагнуулын байгууллагатаа үлдэж байгаа тийм үү? Үлдээд сөрөг тагнуулын газрын дарга болж байгаа. За ингээд 2012 оны сүүлээр одоо битэрийн яриад байгаа нөгөө хэрэг чинь босч ирж байгаа юм. 2012 онд. За та болохоор нөгөө шийтгүүлсэн хугацаа чинь болохоор 2013 онд тийм үү? 14 онд. За 14 онд. За шүүхээр ял шийтгүүлж байгаа юм. Одоо хоёр асуудал байгаа шүү дээ. Нэгт нь бол хэлсээр хэрэг тулгаж хүлээлгэсэн юм асуудал байна. Хоёр дахь нь болохоор эрүүдэн шүүсэн гэдэг нэг зүйл тань дээр байгаад идэв шүү дээ. Яригдаад идэг. Намайг одоо чинь дамжин өнгөрүүлэх үе одоо хүүхдээ өрөх байгаа шүү дээ. Явж байлгаж байгаа дараагийн одоо жишээ нь аль тохиромжтой 20 ангируу хуваарлах ёстой. За тэгсэн чинь бас ингээд сонин давхцал байгаа. Манай ихнэр яг тэр үед нь ерөнхийлөгчийн тамгын газар ингээд хандаад тийшээ очиж уулзаад минь намайг ингээд хилмигж байгаа талаар хөдөлтөд явж байхгүй юу. Яг ерөнхийлөгчийн тамгын газар дээр очиод би Цогтбаатар гэж хүний ихнэр байгаамаа ийм асуудал болж байна гэдэг ингэж хэлсний маргааш нь намайг шууд тэр 461 дугаар ангиас ирүүлээ нэг хонуулаад би тэр үед урд өнгөрсөн жилийнхэн 4 сарын 4-нд хоригдсон. 4 сарын 4-нд өмсчихсэн хувцастайгаа байсан байхгүй. Ямар хувцастай байсан гэхээр зүгээр гэрийн тавчигтай. Зуны юм нимкэн юм хальсан күрдэгтэй, дан өмдтэй ингэ байж байгаа. Би уун журмаараа бол яах ёстой гэхээр тэр данжин өнгөрүүлэх тэр эренгуутлаа гэрээсээ дулаан хувцас авах ёстой. Имлэгийн үзлэгт орох ёстой. Ингэ байж л тэххгүйгээр яг тэр ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан гутал нь хариуга барьж байгаа юм шиг шууд маргааш өглөө шууд унтаад босоод ирэх хооронд яг тэр хувцастаа ямар ч дулаалга байхгүй, пар байхгүй, суудал байхгүй, тийм Орсын фургон загварын машин байж тээ. Тэрэн дотор гар хүлэг авлаад ингээд өвлийн 1 сарын 26-нд ч тээ 1-р сар чинь өмнөх 4 сарын 20-ийн үед өмссөн хувцастаа өвлийн 1 сарын 29 эхэлсэн байх үед тэр фургонд гавлаад аваа явж байгаа. Тэгэхээр би одоо би ингээд дулаан хувцас авмаар байж тээ эмнэлгийн үзлэгт ормоор нэхээр тэр хамаагүй гэдэг авч яваад тэгээд авч яваад замдаа үндсэнд тосгоод очиж явахгүй хаалдаад тэгээд энэ талаар би гомдол гаргаж байна. Хүний эрх үндэсний комисс.
Харин хүний эрхийн үндэсний комисс тэр үед маш шуурхай арга хэмжээ аваад тэр байдлыг тогтоогоод албан шаардлага өгсөн байдیں۔ За энэ хүний ингээ эрүүдэн шүүгээд үнэхээр ингээ хүний ёсноос гадуур ингээ төрөж өгсөн байж шүү. Гэт ийм байдал болж байгаа. Би одоо ингэ бодоод идэх байхгүй юу. Тагнуулын Цогтбаатар гэдэг хүн яг хідэн хэрэгт буруутгацсан юм бэ. Сүүлд нь нэг нөгөө Понзи схем билүү нэг Германы нэг юм одоо нэг юм санхүүгийн нэг юм уралжин шиг юм Монголд орж ирээд тэндээс ингээд их хэмжээний мөнгө залцсан Германы иргэн Монгол улсад орж ирээд онц хэрцгийгээр амнасаа хөнөөлгөөд тэрийг нь одоо Тагнуулын Цогтбаатар алдсан гинэ гэдэг юм бас манай хэвлэл мэдлэлээр явж ил байлээ л та тухайн үед. Тэгтэл чин 2006 7 оны үед билүү тэр иргэн Монголд орж ирээд алгадчихлаа гэж тэгжсэн чинь та тэр хүн амны хэргийг үлдсэн болоо гэжсэн чинь 2013 14 оны үед билүү нөгөө иргэн чи баруун дөрвөн зам орчмоос миний эрүүл мэндийн би байдал муудаад байна гэж 103 дуудсан гэдэг нэг юм сонин кино шиг юм шиг болоод байдаг шүү дээ. Та ер нь хідэн хэрэгт буруутгацсан юм бэ? Ерөөсөө энэ хэд яасан бэ гэхээр 8 төрлийн 8 зүйл ангид заасан гэмт хэрэгт үндэслэхүүгээр хориод тэрэн дотор нь бүр хүний амнасыг онц хэрцгийгээр бүлэглэн хөнөөсөн билүү? Бараг тийм гэмт хэрэг. Онц хэрцгийгээр гээл яваад байдаг үсэ. Тийм тэр нь юу вэ гэхээр тэр Германы иргэн мөн те? Холбооны бүлэгнэр бүгд Герман улсын иргэн Клойбер гэдэг хүн тухайн үед 2004 оны сүүлчээр Монгол улсад хууль ёсоор ороод ирсэн байл их хэмжээний мөнгөтэй. Тэр мөнгөтэйг нь хэдэн төгрөгтөд орж ирснийг бид мэдэхгүй шүү дээ. 2004 онд ингэж орж ичээд 2004 оны сүүлчээр цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах ажиллагаа явагдаж явах үед тэндээс оргон зайлаад алгуулсан байгаа байхгүй. За тэгэнгүүтлээ намайг юу гэж энд холбогдуулсан бэ гэхээр за энэ Германы иргэнийг онц хэрцгээр хөнөөсөн. За сая доллар банкнд байгаа сая долларыг нь очиод авцсан. Тийч баг машины унаад утсаар нэрээ явж ирсэн. Маркийн машины унаад гар утсыг бариад явж ирсэн гэсэн гүтгэлгийг энер бүх хүмүүс өгөөд тэгээ намайг нэг юм тэрэг цагдаа хорьсон. Би энийг бол яг санаж байна. За харамсалтай нь би тэр үед 2004-өөс 2004 оны 8 сараас 2005 оны 7 дугаар сар хүртэл Оросын улбаны улсад гэр бүлийн яамд ажиллаж амьдарч байсан. За би тэгээд ингэ хэлдэг л дээ. Би яаж тэр Оросын улбаны улсаас Монголд огт ирээгүй жилийн хугацаанд энэ гэн тэрийг үлддэм бэ? Нэгдүгээрт хоёрдугаарт цогцсон хаана байгаа юм бэ наа? Ингээд надад алуулсан гэдэг юм. Онц хэрцгий гэдэг байгаа шүү дээ. Тийм. Энэ асуудлууд тийг шийдэж өгөөч гэдэг ингээд байнга гомдлогсд гаргадаг гэсэн. Харин цагдаагийн байгууллагын асуудлыг ерөөхдөө бас шуурхай шалгаад прокуророос хэрэгсэхгүй болгосон л та. Гэхдээ хамгийн харамсалтай нь болохоор надад төрийн нууц задруулсан гэсэн хамгийн имэйлтэй. Төрийн нууц задруулсан эрэхт ял шийтгэл оноогоод 2014 онд би ялтан болоод тэгээд 2015 онд авдрантах тэр 20 ангид ял эдэлж явах үед нөгөө германчин голомт тэгээд тогтхон байдаг шүү дээ. Дөрвөн зам тийм. Тэндээс одоо эмнэлгийн тусламж авах гэж ил гарч ирээд баригдчихж байгаа юм. Надад 2005 онд алуулсан. 4 онд алуулсан Герман яач вэ? Тэгээ ийм л ингэж л хуулийг надад чинь завхруулж байсан баг. Ийм бодтой факт, ийм ноцтой баримтууд байхад ингэж хилмигдэж хогирсон юм бол та одоо байгаа энэ Монголын хууль хяналтын байгууллагад яах ханддаг юм бэ? Одоо би тэгэхээр анханасаа намайг 2013 оны 6 сарын 3-нд цагдаа орсноос эхлээд цагдаа орох байрнаас эхлээд бүх хандаж болох хүмүүст хандаж ирсэн. Монгол улсын ерөнхийлөгч, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газрын дарга. За тэгээд харамсалтай нь энэ миний энэ хүчин чармаалт ямар ч үр дүнд хүрэхгүй. Тэр бүхэл би одоо хорхийн тоо бүртгэлээр дамжуулаад үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тусгай алтын дэдторонд өргөдөл явуулахаар хорхийн тоо бүртгэлээр дамжуул шуудангаар явуулсан өргөдөл замаасаа алга болоод сони хэвлэлээр тавигдаад цаад хүлээн авах ёстой тэр адресат байгуулгын тэр өргөдлийг хүлээж аваагүй байхад дундаас алга болоод сонь дээр гарчичаад намайг энэний дагуу яаж юм гэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслэр худал мэдээлэл тараасан гэдэг 3 сарын ял нэмж өгж явах жишээд ийм ачаалалтай зүйл. Хорхоос захиа бичгээр сон дээр гарчдаг байсан шүү дээ. Сон дээр гарчдаг. Би битсэн хүндээ очтгоо. Би тухайн үед Төв аймгийн цагдаа орох байранд цагдаа хоригдчихсэн. Төв аймгийн цагдаа орох байр гэдгийг та бүхэн ойлголттой байна уугүй. Тэр бол Монголын хамгийн хатуу чанга дэглэмтэй тийм цагдаа орох байр шүү дээ. Тэгээд тэр байрнаас би өөрөө сонин хэвлэлд гаргаад одоо хинээр дамжуулаа гаргахын гарч болох ганцхан сууган тэр хорхийн тоо бүртгэл байхгүй юу. Тэр битэл одоо би нэг одоо инэттэй ч юм нээлттэй ч юм ярил л да. Тухайн Тагнуулын их газрын даргаар урд нь ажиллаж байсан нэг хүн надтай миний эхнэрээ дамжуулж ийм зүйл хийж байгаа. Чи хурцтай эвлэрэх талаар захиа биччихээ чи.
Тэгэхээр би тэрийг авчиж өгөөд та хоёрыг нэг эвлэрүүлээд өгье гэд ингэж надад тийм санал тавьж байгаа. Би тэгэхээр бичих юм олддгүй. Хүмүүстэй адилхан ямар би бууж өгье, миний буруу гэж юм бичлэлтэй биш. Баахан буддизмын сургаал үйл өөрийн хуулийн тухай бичээд явууллаа. Одоо ингээ бүх юм үйл өөртөө явуулцаа буруу юм хийж болохгүй. Тэнгуут тэрийг айн намайг занал хийсэн байна гэж эрүү үүсгүүлж байгаа байхгүй. Одоо сүүлдээ бүр зүгээр буддизмын сургаалыг хүртэл занал хийсэн гэж үзэж бүр тэгдэхтэй тулж исэн байхгүй. Хаашин тэр ч одоо та хурцаас уучлахгүй чинь би энэ бууж өглөөгээд биччих юм бол суллагдгаар байсан юм. Одоо хүмүүс тэгдэг байсан байгаа. Би тэгмээргүй байсан. Одоо хууль зүйн хурцлуулсан байсан юм. Одоо тийм л цаг үе байлаа шүү дээ. Төрийн нууц гэдэг ингээд танд оноож байгаа ялж шин байгаа. Шүүх бүрэлдэхүүн ямар хүмүүс байсан юм бол одоо энэ эргээ бодоход Хүмүүс над сүлд нь хэлээд байгаа. Тань шиг ер нь тэний хүн байна уу? Тухайн үед ерөнхийлөгчөө шалгуулъя өгдөг гэд. Тэр чинь миний л үүрэгчтэй төрийн албаагч тийм л байх хэвээр. За ингээд өгсөн өргөдөл дээрэс нь хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, учирсан охирол байхгүй гэсэн мөртлөө 5 жил тултална гэж байгаа байхгүй. Хамгийн дээдлийн хязгаараар нь. Тэгээ би сүүлд нь шүүгч прокурор аль алинтай тааралцсан Монгол газар юм чинь таарлаж тэл таараа би бүгднгээс нь асуудیں۔ Та нар яагаад ингэж хандаж байгаа юм бэ гэхээр дээрээс тэгдэг байсан уучлаарай. Зоргийн эргийг сая ялсан шүүгч нар байж та. Зоргийн эрэг гэж одоо Содномдар жажингийн хоёрыг ялсан тэр бүх шүүгч нар. За энэ хоёрыг Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ хоёрыг ялсан шүүгч нар, Лүүмэдийн ганцхыг ялсан бүх шүүгч нар. Энэ хүмүүс л яг бүрэн бүрэлдэхүүнээр яг тэр бүрэлдэхүүн ажиллаад байсан шүү дээ. Тэр чинь ингээд энэ бүлэглэлийн бүтц зохион байгуулалт ингээд тодорхой байхгүй да. Тэгээ одоо бол энэ харин яагаад ингээд хариуцлага тооцдгүй юм. Ядахна энэ чинь гэмтэргийн эрүүгийн хариуцлага биш юм аа гэд ёс зүйн хариуцлага хүлээж авах хэрэгтэй шүү дээ. Ийм олон хүмүүсийг яг тодорхой нэг бүтц нэг бүрэлдэхүүнтэйгээр хууль ёсоор ялчаад тэр хүмүүсийн чинь зовлон бэрхшээл одоо гүндэглэсэн тэр одоо хоригдож зовсон тэр дуучин тасраагүй шүү дээ одоо. Монгол улсын ерөнхийлөгч хүссэн хэмжээнийхээ авилга хэл ахуулыг гэмтгэргийн замаар олж авсан байхад энэ төрлийн нууцад хамардаг л юм байна гэж одоо би ойлгох. Харамсалтай тийм л. Гэхдээ энэ хонглын ч үндсэндээ технологичсон хоёр л хэлбэр байгаад байгаа юм. Нэг нь бол яг тань шиг ингээд хэрэг зохиож байгаад хэлмэгдүүлцдэг, хэлсээр ялдаг. Хоёрдугаарт нь нэрүүдэн шүүдэх гэж. Тэгээ маш олон хүмүүс бас яг ингээд ярьдэн шүү дээ. Одоо тэр Төв аймгийн Мөрдөнд ч юм уу байхад намайг ингэсэн гэдэг нэг юм эрүүдэн шүүлдэг л тухай яриад идэг шүү дээ. Тань дээр бид нар ч яг жишээ нь тэр хугацаанд ийм зүйл тохиолж юу. Хүнийг хэлмэгдүүлдэг, эрүүдэн шүүдэг тэр арга барил бол үндсэндээ тогтцсон бихчиж ингэж өөрсдийн үрмэц байдлыг олцсон ийм хэмжээнд хүрсэн байсан байхгүй. За тухайлбал энэ одоо ерөөсө бүх олон улсын жишгээр хуулийн шаардлага юу вэ гэхээр ямар ч нэг юм зэрэг шалгаж болно. Гэхдээ тэр хүний өөрийг нь шалгах ёстой шүү дээ. Тэрний гэр бүл үр хөвгт ямар хамаатай юм бэ? А нэгдүгээрт эднээсийн хамгийн их одоо харгисэлж үлддэг байсан юм болохоор гэр бүлийн гишүүдийг мөрдөн мөшгөөд идэв байхгүй. Айлган сүрдүүлээд идэв. Одоо чинь манай ихнэр 5 настай тэр үед 10 настай хоёр жоох хөвгттэй. За тэгээд тэр эмэгтэй ингээд намайг Төв аймагт ингээд ирэх гээд очих болгонд нь дугуйг нь хахалж. Юу эрүүг эрэг үүсгэж чинь ямар ч хамаагүй албан тушаалаа эргэжүүлөө тэр миний ихнэр тэр хүн ямар буруутай юм бэ? Тэгээд 30 хоногийн дараа хэрэгсэхгүй болгочдөг ч үлээ ингээд одоо байж болох хэмжээгээр тэр луу болдог шин бас хэлж илээ шүү дээ. Хүний санаанд оромгүй юу ч хамаагүй хийдэг гээд. Тэгэд одоо та хэлээд шүү дээ. Энэ хүмүүс хин нэгнийг ялалж буруутгахын тулд өөрсдөө бол маш олон төрлийн хуулийг зөрчөөд байсан шүү дээ. Намайг буруутгахын тулд намайг буруутгах асуудал бол нэг том асуудал биш. Тэр нэг хүнийг ингээд ял шийтгэл оноогоод ингээхийн тулд одоо энэ тагнуулын байгууллагын бүр хизээч задлж болохгүй тийм онц чухал нууцыг бүр бүтэн бүлгээр нь задлж ирсэн хүмүүс байхгүй. За одоо ганцхан жишээд өрдөө. За надад өгсөн тэр өргөдлийг би тэр 19 удаа өргөдөл байсан шүү дээ. Ил бүгдэржийн авилгалын талаарх гэсэн. Энэ өргөдлийг хинээс авсан болохыг тогтоохын тулд энэ хэд нөгөө солонгосоос мэдүүлэг авахын тулд Сеул рүү одоо тухайн үед улсын ерөнхий прокурорын дээрх Мөрдөн байцаах албаны Мөрдөн байцаагч тулга гэж хүнийг явуулсан байгаа тамилдаг гэж. За нөгөө тулга очиод яасан бэ гэхээр тэр хүнийг элчин дээр дуудаад элчин дээр тухайн үед бүгд нар солонгос улсад тодорхой халахвчаар ажиллаж байсан, нууц оронтоон дээр ажиллаж байсан тагнуулын ерөнхий газрын ажилтнуудыг бүгдийг ингэ зогсоож байгаа. За энэ дундаас танаас тэр өргөдлийг авч ирсэн хүн байна уу гэдэг ингээ бүгдийг таниулсан баг шүү дээ. Нөгөө солонгосын санаа зовоод гүнч одоо бас нэг тусгаар улс байна. Өөрийнх нь нууц ажилтнууд гэж байдгүй юм уу? Би гадны хүн тэр надад ингээ үзүүлэх ямар хэрэгтэй юм бэ гэд
나는 이 당시에 조사를 받으면서 내 증거물을 가지고 있는 사람, 내가 고소장을 내용을 아는 사람을 찾기 위해서 정보원이 누구한테 줬냐, 그거를 밝히기 위해서 나에게 외국인한테 몽골의 국가정보원에 있는 사람들 사진을 내는데 다 보여줬다. 그리고 한국 대사관까지 와서 한 몽골 대사관에서 대사관에 속한 정보원까지 나에게 다 확인시켜줬다. 이게 국가기밀 누설이다. Иймдээ тултлна гэж. тэр хүмүүсийн аюулгүй байдлын тэр юм бас байхгүй ч юм уу. Гэхдээ эн чинь жинхэнэ нууцаар ажиллаж байгаа нууц орон тооны хүмүүс чинь хамгийн Тэрийг ингээ бүгдийг жагсаачаад хинээс нүргэл авсан гэж солонгосын өмнө жагсаачих юм. одоо ийм л юм болж исэн баа. Тэр 3 сая 700 мянган Америк долларын хохирол өнөөдөр барагдсан байдаг юм уу? Тэгээд бүр тэр жигээрээ одоо тэр авсан завшдсан уу? Миний сонссноор бол одоо хүртэл нэгч төгрөг аваагүй. Тэгээ гомдлоод одоо Монгол улсын төр одоо ингээд гадны хөрөнгө оруулагчдыг таатай хандах хөрөнгө оруулалтыг татна гэсэн яасан бэ? Би ингээ хохирчод биш тэ гэсэн тэр яриа өгүүлэлт гомдлоо л явж байгаа шүү дээ. Хамгийн сонирхолтой нь нөгөө тухайн үед очиж тагнуулын ажилтнуудыг задлж ирсэн, тухайн үед шалгаж ирсэн энэ эдний завраар явж ирсэн тэр тулга гээд нөхөр чинь буцаад өмөөлгч болсон. Одоо эндээс томилогдож явсан нөхөр шүү дээ. Энэ хэрэгээ өмөөлөд явж ивэл яах вэ? Алин энэ солонгосынхоо хэрэгээг үү? Тийм. Тэгснээр өмөөлж явах явцдаа бас баахан эрх ашиг нь хохироодсон. Буцаагаад хилийн хориг тавиулсан солонгосоо нааш нь оруулахгүй гээд хүсэлт гаргаад ийм л дампуу модолт үргэлж хийж байна шүү. Зөв. Одоо нөгөө солонгос чи энд ирээ заргалдаад мөнгө төгрөгөө нэх гэхээр Монголд ирж чадахгүй юм шүү дээ. Монголд ирж чадахгүй. Хонглын энэ тогтсон технологи сүүл рүүгээ ер нь төгөлдөржиж эхэлсэн шүү дээ. Ер нь хин заагаад өгсөн би тэрэн дээр бас гайхаад байгаа юм дээр. Эхлээд ямар нэг үнийг буруутгахын тулд ямар нэг улс төрийн юм ашиг хонжоо олохын тулд эхлээд хин нэгний талаар эрүүгээрийг үүсгэж шалгахаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутгадаг, хин ч биш болгодог. Хамгийн ингээ үдшгүй муухай амтан болгодог энэ үйл ажиллагааг зохион байгуулалтаар явуулдаг байхгүй. Миний хувьд ихэд 2013 оны эхнээс эхлээл News Check юм байна. Тэр сайтаар эхлээл намайг ч одоо ингээл идэж уудаг муудаг гээд идэж уудаг Германы иргэний хөнөөсөн буудаж алсан мас ингээл бүх төрлийн мэдээлэл ингэж News Check юмээс ингээд гаралтаар явуулаад бүх телевиз сайтаар ингээл тодорхой төлбөртөөр явуулаад ингэж утаанд оромжиж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн сэтгэл зүг бэлтжиж шүү дээ. За тэрний дараа нот горимтыг хуурамчаар үлдэх ажлыг бол маш өндөр мэргэжлийн өндөр түвшинд явуулж байгаа. За одоо та бүхэн зөвхөн миний кейс дээр биш те өөр хүмүүс бас ярьж байгаа. Одоо тэр нэг тулга уйл унаалт ууйг энэ. Тэр хүн чи одоо надад сая доллар өгье гэсэн баруун руу гаргая гэсэн мэсэн гэдэг тодорхой яриад байна шүү дээ. Ийм технологиор эднээс ингэж хүнийг ингэж хинч биш болох одоо хуулиас гадуур яаш идэл оноохыг үндэ мэрэгчжсэн баг. Гэхдээ би энд ганцхан юм хэлчихье. Энэ бол Монголын тусгай албаны тагнуул юм уу цагдаагийн арга барил огтоосоо биш. Ерөөсөө олон улсын конвенцээр тогтооцсон тийм тусгай албаны явуулдаг үйл ажиллагааны зарчим ёс зүй гэж байгаа. Тийм зүйл огт биш шүү. Эднээсээ хаанаас энийг сураад яаж юм авьяастайгаар хэрэгжүүлсэн гэдэгт би одоо л гайхаж байна. Монголынхлаа биш байх нь тийм. Монголынх ч биш олон улсад ч байхгүй. За хилмигдэж хохирсон бүх нөхцөл байдлаа тодорхой баримтад түгшгэлж та бидэнтэй илэн далангүй ярилцлаа. Тэгэд ирсэн урилга хүлээж авсан ирсэн зочин танд бас баярлалаа. Цаашдаа амьдралдаа сайхан бүхнийг хүсье.